манай зарим сумууд бол хүндэрсэн малын хурагдл ихтэй байгаа. Гэхдээ тариалан сум бол кичрэн цас ихтэй боловч хүндрэл нь бол гайгүй байгаа. Цасыг эрт орсноос болоод малдаа анхаарах, малдаа тарах гэж авах бол хувьс тэжээл бэлтгэх ажлыг бол сайн хийж базаж чадсан. Зарим малчууд бол малаа цөөлөд эндсэндээ бол яг өөрийнхөө тэжээлийн хэмжээний одоо малтай ингээд тэр малчууд бол таахгүй. Энэ жил одоо цаг байдал хүнд болно гэдэг ерөөсөө цохон нийлүүлээгүй суваагаар ингээд мал үуч. Ер нь хүмүүсийн арга барил чинь өөр байна л да. Библиэд 11 сарын 1-р цас ороод ирнэ энэ жилээр хааштай эцэрэн даацтай авахгүй. Ер нь эртхэн найдвартай газар хөрч явъя гэж эртэл тийм шийдэл гаргасан. Манад миний бих малыг аваад манай хүйтэй бих малыг аваад 3 сарын хугацаанд оторт яваад одоо 3 сарын 4-нд ирсэн. Бэлчээр одоо мал ихтгэр чинь бэлчээрийн даац гэртэхгүй байж тээ. 1 сарын 10-наас хойш одоо бих ямаа борлонгоо зогсоод ээжсэн. Зогсоод ээжэл дуруулсан. Бэлтгэл гэхлээр ямар бэлтгэлэг гэхлээр 100 борлонтой байсан бол 100 борлонгийг 3 сар тэж яхад 100 борлонд нэг өдөр хэдэн перээс өгчөж хоолуулах уу. Тэрүүгээ тооцоод тэр 100 борлон тэж явах мөнгөө бэлдэнэ. Би ямар ч нөхцөлд намарт нэг 50 перээс нэг 2-30 минут тэлжэл аваад өргөчтэй. Сая хэрэгэлсэн тэр эсгэргэлсэн ч тэр. Өөрөөр нь жилтийн бэлтгэл хангахт нэг 2 сая 500 2 сая төгрөгөл бэлтгэл. Мал хараа борлуулна тэгээд малыг бол тухайн үеийнхээ ханшаар их яман 50-тай байлаа. Энэ жил 40 мянга болж байгаа гэхэд энэ жил 30 мянгатай байсан ч тэр тухайн үеийнхээ бэлтгэлэл хангах тулд малаа борлуулж мөнгө аль бэлтгэл. Муудаж эхлэхээс нь урдл малыг тэжээвэр сайн авдаг. За нэг өдөр 2 өдөр одоо нэг маргаашаас үг нэг өдрөөс үг игээд хоошлуулаад ахын бол мал муудчих штэ. Тэгэл одоо кодмерсны үрдэнд яг хөрөгдөлгүй энэ оныг энэ хөлийг давлаа л гэж бодчихно. Тэг яг барангуул дотортой үсэн миний малч сайн гарч ирлээ. Одоо игээд утрын үйдэл хийсэн ашигт анхныхаа төлийг аваад бирэнд ер нь л сайхан төлөөлж байна. Энэ жинэ 200-аар төлөөлж явна. 2 гэрээ нэг 300-аар төлөөлж байна. Урдуур жилүүд хийх энэ жил бол ирнэ л эрт байгаль ер нь шинжээ өгсөн л эрт цас орж гítэрч ямар үед болох улс даяар хүртэл хэлээд байдаг шүү дээ. Малчин хүн яах вэ? Тэгээд мал нь өсөөл хорогдлгүй унд сайн л урж явал тэгэл малчин хүний жаргал. Мал нь арчлаад малж чадах юм бол 50% зуд боллоо гэхэд 50% 500 малаас ямар ч нөхцөлд 80% гарч ирдэг. Би Ховд аймгийн Мянгас өмнөд одоо 2014 15 оноос 16 оноор шилжих хэдийвсэн Ховд аймгийн цагаан болон багт. Тэгээд засаг дарга болно. Тэрийн албаа хаагч цагаан болон багийн засаг дарга болно. Цагаан болон багийн малчин нард бүгдэнд нь баярлалаа шүү. Тэжээл тиймс сайн бэлдэж явсан хүн бол зүуд зүрхэнд нэрвэгдэхгүй ундуураад мэд гарч яана одоогийн байдлаар. Манай сумд бол хорогдол маш бага гарсан. Малчид бол бэлчээрийнхаа даацтай тохируулж малаа эргэлтэнд оруулсан нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь малынхаа эрүүл мэндийн вакцинжуулалт. Эрүүл мэндийн вакцинжуулалтанд хамааруулсан. Малын ер нь зөв зохистой бүтцийг бий болгож өгсөн. Жишээл 300 малтай өрөх байхад 150-аг хэлтүүлгэнд ороод 150-аг хэлтүүлгэнд оруулдаг одоо ингэж зохион байгуулалт гэснээр өвлийг даван туулах нөхцөл нь ингэж бүрдсэн юм аа. Тэр жилдвараа 30 гаруй нүүдэл хийдэг. Хавар 100 намарт. Тал намрын нэг гар нуурын хавар тал нүүдэл бол 30 гаруй нүүдэл хийж байгаа юм. Дээр үед 3 сарын 20 гэж ягт малан төлөвлөлөөд үүсчихсэн. 3 сарын 20-с нь адуу дэлэлжээд цаг байсан. Удаан мал тэжээлээс гарахгүй цаг болж байна. Дээр үед зүд болж байсан. Акад зүд болж байсан. Зүд болохгүй болж байсан. Энэ жил ондорлт мал ондорсон. Яагаад ондорлоо? Зүүн тийшээ өвснөө идэр муутай болоод зүүнний тарах гэж муусан мал. Одоо
намар үйлийн үлрэлийг ямарсан даван туулаад одоо хавартаан золгоод одоо мал төлөлөд эхэлчихсэн бай. Удаа нийтнээс нарын өвсөн гардгаа хакер ган дуулаад энэ мал сэргэмж байхгүй мүү. Тэгсэн боловч унд орлоо. Өвс тэжээд авснаас болж ер нь онд мэнд ордог. Дэнэ жилээр 250 гаруй хэрэгс хийлгээд одоо онд орлоо юм бил. Өвс нуга хавчапдаг. Ийгээд күннэ ажиллагаагаар л болж байна л.